За богдхон ууланд олон тооны буг болон олон төрөл зүйлийн ан амьтад амьдардаг. Уул руу хэд шахаж төлөвлөгдсөн барилгажилт дэд үтцээс үүдэн уулан дах зэрлэг амьтдын бэлчээрлэх талбай улам бүр хумигдсан. За үүний нэг жишээ бол уулнаас бууж ирсэн бууга жим гарган бэлчиж байгаа энэ дүр зургийг иргэн утсандаа болгожээ. За энэ орчимд бугын эдэш тэжээлийг байршуулсан учраас хоол итгэр бууж ирж байгаа гэж албаных нь тайлбарлаж байна. За цаашлаад уулын зам богд уулан дах амьтдыг ус руу орох боломжгүй болгосныг албаныхан хэлж байна. Тиймээс уулын замд амьтдад ус руу орох боломжийг бүрдүүлж экологийн гарцыг хэд хэдэн байршилт хийхээр төлөвлөд байна. Бид СМ-ийн тэр орчин тойронд байгаа талбай дээр бид нар биотехникийн арга хэмжээ аваад байгаа учраас тийшээ нэгсэнд орчиж ийн гэсэн үг. Тэр орчинд бас нөгөө энэ хашаатай байдаг гэсэн. Тэгээ бид нар хашааг нь яг тэр бугын нөгөө жим гарцсан байгаа тийг орж гардаг тэр жин дээр байгаа хэсгүүдийг бол СМ биологийнхантай бид нар хамтарч уулгасан байгаа. Сая нэг цагаан сарын үеэр бас нэг уугаас хашаанд авчруулагдах гэдэг нэгэд бас нэг тийм дуудлага хийсэн. Тэрний өрөөнд бид нар тэр орчинд байгаа 7-8 том тийм арчсан байсан хашаанд бүгдийг ингээд аваад тэр нэг ямар нэгэн саад дотор чөлөөтэй нэвтрэх тийм замуудыг нээж байгаа. Ер нь бол богдуулын бууга маань өөрөө богдуулын артлын замаас нөгөө туул гол руу орох нөгөө юу нь ашиглаж байгаа. Экологийн гарц нь ашиглаж байгаа. Тэгээ бид нэр нийслэл зам өнгөн дүүргийн удирдлагуудтай бид нар ярилцаж нийслэлийн замын үйлчлэгийн газрын бостой бид нар ярилцаад энэ талаар хоёр газар тийм экологийн гарц одоо богдуул руу нэвтэрдэг. Тэгээ ус руугаа орох боломжтой туул гол руу нэвтрэх боломжтой тийм экологийн гарц төлөвлөж байгаа. Тэгээ нэг нь бол энэ СМ биолог орчмоор нөгөөх нь бол энэ Хямрын овооны харалтаа одоо туул гол руу орох юм экологийн одоо энэ замын одоо аль талаар нь яаж хийх вэ гэдэг юм гарц шийдлээ бид нар ярилцаад байж энэ саналуудаа бас одоо холбогдох газруудаа хөргүүлээд ингээ ажиллаж байна. Амьтдын орц гарцыг хааж байршуулсан хашаа хайсыг буулгах ажил идэвхтэй үргэлжилж байгаа. За уулын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд иргэнтэй хамтран ажиллаж байгааг ч албаныханд дуулгалаа.